2026 оны хаврын ээлжид чуулган өнгөрсөн 3 чуулгантай харьцуулах юм бол илүү үр бүтээлтэй ажиллаж чадсан чуулган боллоо гэж миний хувьд дүгнэж байна. За нэгдүгээр эдийн засгийн эрхчлөлийн хуулийн багц хуулиар батллаа. Дагалдах 99 хууль дээр өөрчлөлт оруулаад даргын гарын үсэг эсвэл ямар нэгэн яам тарган газар агентлагуудын зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг байсан тогтолцоог халаад мэдээлэл дээр суурилсан буюу бизнес эрхэлж байгаа, аж ахуй эрхэлж байгаа иргэдийгээ дэмжих зорилгоор аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих зорилготой энэ хуулийн төслийг баталж чадсан том акцлаа гэж бодож байна. Миний хувьд бас энэ хуулийн ажлын хэсгээр болж ажилласан. За хоёрдугаарт нь бол татврын багц хуулиудыг бас баталж чадлаа. Аж ахуй нэгж, хувийн орлого албан дотор, нэгц өртгийн албан дотор татврын ерөнхий хууль гэсэн энэ дөрвөн хууль дээрээс өөрчлөлт орууллаа. Ингэснээр бас иргэдэд үүсэт байсан, аж ахуй нэгжүүдэд үүсэт байсан татврын дарамтыг бас нэлээд бууруулж чадсан том ахиц дэвшил болов гэж харж байна. Үндсэндээ тооцоололоор бол 2.2 их 80 орчим төгрөгийг иргэд аж ахуй нэгжээс авдаг байсныг нь болоод төр бол цомхон байя, баг төсөө баг зарцуулдаг байлаа гэсэн энэ том алхмыг хийж чадлаа гэж бодож байна. Гуравдугаарт бол мэдээж нийгмийн даатгал болон тэтгэврийн асуудал байна. Тэтгэврийн шударга байдлыг бий болгоно. 5 жил ажиллаад өндөр тэтгэвэр тодтогоолцдог. 20-30 жил ажилласан ч гэсэн 5 жил нийгмийн даатгал төлсөөнтэй адилхан тэтгэвэр тодтогоолцоод байсан энэ тогтолцоог засах буюу шударга тэтгэврийн тогтолцоонд шилжээ. Цаашдаа алдагдalгүйгээр энэ нийгмийн даатгалын сан маань өсөж аривжаад явах боломж суурийг тавьж чадлаа гэж миний хувьд бодож байна тийм ээ. Миний сонссноор бол 3 парламент дамжиж явж байгаа гэр бүлийн тухай хуулийг энэ 126 гишүүнтэй их хурл баталж байна л да. Энэ бол маш давуу талтай нарийн зүйлүүдийг засаж сайжруулж чадсан хуулиуд болов гэж бодож байна. Гэр бүл хариуцлагатай байх, доктортой байх, эхнэр нөхөр хоёр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээр хариуцлагатай байх тийм ээ. Өрх толгойлж байгаа гэрийн эзэгтэй гэдэг хүмүүсийн ийм зохицуултуудыг нь олон улсын жишгт нийцүүлж чадсан хууль болов гэж бодож байна. Энэ 126 гишүүнтэй парламентын энэ хаврын ээлж чуулганаар хийж чадсан 3 том ажил дээр нэмэгдэх 4-р том хууль төсөл болов гэж бодож байна.